сайн байцгаана бурхны хөөөр батар байна. Жогон нойр сэрбэлзээд ангууд нь жогон YouTube-ийн подкастууд сонслоо. Тэг гэмтэргийн подкастуудыг сонсч байхад амьдрал нь маш их хэцүүдсэн хүмүүс амархан мөнгө олох гэж оролцсноос болж баларж байгаа тийм ээ. Гэдгийг нь бол мэдэгдэж байна. Дандаа тийм хүмүүсийн түүх байна. Тэгэхээр амьдрал нь хэцүүдж байгаа бүр баларх гэдэг хүмүүстэй хандаж нэг бас хэдэн зөвлөгөө өгье. Бурхны үгээр. Амьдрал чинь үнэхээр хэцүү байгаа бол зээл битгий ав. Зээл гэдэг бол зөвхөн хөгжих гэж байгаа хүмүүст зориулагдсан зүйл болохоос биш. Амьдрал хэцүү байхад авдаг зүйл бол биш юм шүү. Энийг ойлгоорой. Зээл гэдэг бол ерөнхийдөө л хүн шулах хэрэгсэл шүү дээ. Та зээл авснаар улмал их өрийн дарамтанд орно, улмал баларна. Таны авсан зээл нэмэгдснээр танд итгэх хүмүүс улам багасна, тантай харилцах хүмүүс бүр байхгүй болно. За энэ замаараа 1 жил, 2 жил, 3 жил, 5 жил, 10 жил явах юм бол тантай хинч харьцгаа болно. Ингээд сүулт нь та буруу зам руу орж будаад ээж эцэст нь энэ элдв хангаан хар бодолтой хүмүүсийн золиос болно. Амьдрал ийм хэцүү байхад яаж зээл авахгүй амьдрах юм бэ гэж бодож байгаа байх л та. Наадах чинь уламл доошоо явах хүний бодол. Яаж иж аргалж байгаа л зээл битгий тавь. Орлогондоо тааруулж амьдарч сур. Орлогондоо тааруулж яаж амьдрах юм бэ гэж бодож байна уу? Ухаалаг утсархаал болчих, нөкө барьчих. Шинэ хувцс битгий авч өмс, комисси хувцс аваад өмсчих. Наран тул дээр дүүрэн 5,000 хувцс байт юм билээ шүү дээ. Болж өгвөл таксинд битгий суу, автобусанд ч болж өгвөл битгий суу. Болж өгвөл алхачих. Хүчит шонхор захын артал дээр баах ясаа иж байгаа. Тэрнээс очиод сайхан гэртээ авчиж агаад хөрөөдөөд шүл гаргаад идчих. Хүн гэдэг чинь энэ ороо дээр идэх гэж төрдгөө. Амьдрах гэж төрдөг штэ. Энэ гямлаа уулмууланд дэлдэг ангаал амнар юу ч идэхгүй 20-30 жил болчлоо гэж яригдээд байгаа үстэй. Тэгж их чинь чи харин чи ясны шүлтэй болж байгаа юм шүү. Ер нь хоолнуудаас хамгийн сайн ясны шүл байдэн штэ. Нэрлэхэх хэрэггүй. Нэг хэсэг би ч одоо хүүхэд байж дээ. Ястаа мах ерөөс авдаг байсан. Дандаа цул мах авдаг. Эд нөгөө бэлтгэл хийж явах үед ягаад тэгэхээр нөгөө ястай мах авахлаар чинь мах нь баг ирээд ясны их ирээд байгаа юм шиг санагдаад тэгээ мөнгөө хэмнэхийн тулд дандаа цул мах авдаг байсан байхгүй. Тэгээ би 3 жил бэлтгэл хийгээд 3 жил ясгүй мах идээд нэг юм ойлгосон. Ясанд хүний ядаргаа тайлах хамгийн сайн эрдэс үдс байдгийн байна да гэдгийг би ухаарсан байхгүй. Тэгээд би тэрнээс хойш дандаа ястай мах авдаг болсон доо. Мах ид хэрэггүй зүгээр сайхан ясаа буцалгаал шүлэн дээр нэг будаа хаяул хаяад, гурил хаяул хаяад эсвэл дан шүлийн идчихчий за. Тэр чинь энэ ороогийн хамгийн сайн хоол болно заа юу. За гих мэтчлэн элдв хангаа хэрэглэнүүдэд тана. За амьдрал чинь үнэхээр хэцүү байгаа бол бусадтай битгий өөрийгөө харьцуул. Өөрийнхөө сайн талыг олж хар. Жишээ нь Баярбаатар амьдрал хэцүү байхдаа яадаг байсан бэ гэх юм бол ямар ч байсан энэ хүнд нөхцөл байдал дээр өдий зэрэгтэй байгаа нь болоодоо гэж боддог байлаа. Энэ бол хүний босгын эхлэл байгаа байхгүй юу? Гэж аргагүй л бурхны хөөтэй. Тэгээ элдв хангаа хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй битгий уулзаж цагаа өр. Сайхан гэртээ харж унтаж амархаа бод. Найз гэж байхгүй, ах トゥ садан гэж байхгүй. Зөвхөн хамтрагч л гэж байдгийг энэ ороо дээр. Мөнхийн хамтрагч гэж бас байхгүй. Хэзээ нэгэн цагт сална. Амьдрал чинь үнэхээр хэцүү байгаа бол бусдыг явуулж сур. Бас бусдаас явж сур. Мэдээж хэрэг амьдрал хэцүү байхад ганцаардаад хэцүү санагдана да тий. Тэр үед болж өгвөл юм бод. Юм бодох толгой байхгүй бол бясалгалд яв. Бясалгалд явах юм бол сэтгэл санаа тайвширна. Тайван хүн ямар нэгэн юмны гарц гаргалгааг бодож олох зөв шийдлийг олоход арай илүү амжилтанд хүрнэ.
Сандачсан хүн бол юунд ч хүрэхгүй шүү дээ. Бүр л доошоо явна. Тэгээд тууштай бай. Яг миний энэ хэлсэн зарчмаар чи нэг төвчээртэй шиг 3 жил тисчих юм бол яах нь вэ? Үр зээлчин дарагдана, амьдрал ахуй чинь дээшлэн, шинэ хүрээлэлтэй, найз нөхөдтэй болно. Аяндаа дээшээ явна. Харин одоогийнхороо байгаа л ах юм бол тэгэл доошоо л явна. Ер нь доошоо явах хүний шинж бол ойлгомжтой шүү дээ. За тэгт төгсгөлд нь амьдрал чинь үнэхээр хэцүү байгаа бол амархан мөнгө олно гэж битгий бод. Ямар нэгэн мөрийтэй тоглоом суглаа. Гадаадад ажиллах, за буруу зөрүү юм зарах хүрэх, бие хаагаа үнэлэх барих. Нэх амархан мөнгө олчих тийм юмыг л битгий хай. Тэр чин чамайг улам доош нь чихнэ. Тэгээ эцээцдийн YouTube-ийн подкастн дээр гараад байгаа шиг бишт болно, ойлгосноо. Тийм учраас энэ хэдийн юмыг л анхаарч яв. Бас нэг юм мартчих. Архитар сартай мах хилдэг хангаа зугаац ингээл бол ямар нэгэн асуудлаас гарах гарцаарглаа биш. Өнөөдөр чи төр зуртай юм уугаад унтаад ч юм уу ямар нэгэн байдлаар зугаалцсан гээд асуудлыг төр мартаж болно. Гэхдээ маргааш өглөө амьдрал яг хэвээрээ нөгөө асуудлууд яг хэвээрээ бүр жоохонд ортцсон байж шít. Магадгүй чи дахиад маргааш нь нууж болно, нөгөө өдөр нууж болно. Гэх мэтчлэн жил, 2 жил, 5 жил ууж болно. 5 жилийн дараа нөгөө асуудлууд чи яг хэвээрээ л байж байна. Бүр илүүд ортчоол байж байна. Тэгэхээр энэ амьдрал тулгарч байгаа асуудлыг яах нь вэ? Өөрөө хичээж ижил давна. Түүнээс чи тэрнээс зүгтаагаад хизээч амжилт олохгүй. Тэгээд тэр минь тусалчдагч болоосаа, энэ минь тусалчдагч болоосаа гэж битгий бод. Чи өөрөө амьдралын хэмнэлээ өөрчлөөгүй нөхцөлд чамд бурхан туслаад ч нэмэр байхгүй. Чамд нэг хүн тэр бом төгрөг өглөө гэж бодоход чи тэрнийг буруу амьдралын хөвшилтэй учраас доор нь өрн таран хийгээл буцаал нөгөө барин дээр гээд ирчихэж штэ. Тэгэхээр чи өөрийгөө өөрчлөх ёстой байхгүй. Ер нь энэ гэмт хэрэгт холбогдож байгаа, биеэ үнэлж байгаа, элдв хангай амд орооцолж байгаа, баларж байгаа хүмүүсийг ингээ харж яхад их хөвчлөг өнчин өрөөсөн хойд эцэгтэй аавтай тиймэрхүү хүмүүс байдгийн бэ нэлээ. Нэгэнт л энэ хорвоод чамайг гэх хүн байхгүйгээс хойш чи өөрийнхөө төлөө зүтгэхээс өөр замгүй учраас ээжтэй, аавтай, элдв ахтай содонтай хүмүүстэй битгий өөрийгөө харьцуул. Битгий ямар нэг юмд найд. Нэгэнт л энэ хувь тавилан заяаснаас хойш шүү дээ, тэ. Илүү их гिचээ. Ойлгосноо. Ээжтэй, аавтай элэг үтэн хүн тэнцээ 8 цаг ажил хийж байгаа бол чи нэгэнт л өн чи юм чинь 16 цаг ажил хий. За юу. Тэгээл амьдрал чинь дээшлэн. Үгүй бол чи тэгээд нэг бол боолын бол босгоны шороо хийн. Нэг бол яах нь вэ? Энэ YouTube дээр гараад байгаа бичлэгнүүдийн хувь заяа чамайг хүлээж байгаа. За баярлалаа, баяртай.